Зайр хүмүүжигчтэй Монгол өмөлөг дэлгэцийн бүх нөхдийн энэ хөтөлмөрөөр гарч байгаа наган бэлэг өмчлөгөн ярьж байгаа мөх чаврал өвдрүүлэг өргөжж байна. Мэдээж ирнэ орчмын 20 жилээс маш олон хүмүүс наган бэлэг өмчтэй уулзъя. Бие сэтгэл бүхэл чогчийн өмчлөг хийлгийе. Ийм хүмүүс олчирсан байна. Мөн орчим манай дэлгэцдээс олон хүмүүс утас ирж наган бэлэг өмчтэй уулзуулно. Утасын өгөөх нь үгсэн ийм үжиглэл одоо маш олон болж байна. Тэгвэл одоо энэ наган бэлэг өмчийн энэ бие сэтгэл бүхэл жохчин өмчлөг яагаад ийм олон хүний анхаарал төрж байна? Энэ олон хүмүүс яагаад бүр өөрийн өрөөл мөндөө өнөл хүнд найдаж байна? Бие сэтгэл бүхэл жохчин өмчлөг гэж чухам ямар ухаадгунтай байж гэнэ үү? Яаж өвчнөж астдаг байж гэнэ үү? Энэ тухай та бүхэнд ойлгуулахаар мөн өвөр Монголын олон улсын Монгол эмнэлгийн хорооны бие сэтгэл бүхэл жохчин өмчлөгийн салааны эрхлэгч наган бэлэг өмчийг дахантаа тайсан дурья. Өргөн үзэгч таанартан сайн сайхан өрөөж байна. Мөн ч манай телевизийн өмнө суугаа өргөн олон үзэгч тань сайн сайхан өрөөж байна. Наган бэлэг өвөр Монголын олон улсын Монгол эмнэлгийн хорооны бие сэтгэл бүхэл жогчийн эмчилгээний салааны эрхлэгч, Монгол эмнэлгийн амь совиллын ухааны мастер, сэтгчийн эмчилгээний эрхлэгч, Дэлхийн хятад эмнэлгийн сэтгч зүйн нийгэмлэгийн байнгын хэрэг эрхлэгч, олон улсын үнэмнэл олсон тайвшруулан засах сэтгчийн эмч, улсын 2 дугаар дэсийн сэтгч заслын зөвлөгч багш, дундад улсын эмчилгээний хий тамирчлын нийгэмлэгийн хэрэг эрхлэгч. Тэгвэл одоо бие сэтгэл бүхэл жохчин өмчлөгөө энэ чухам юуг ярьж байна вэ? Энэ ухаадуул зөвхөн эрдэм шинжилгээний хүрээг өвчнөд байхаас нийгэмдээ хүмүүс танигдсан байсан. Яс очир хасаа зүрхэн өвчнөд болон сэтгчийн нөлөөгөөс болж махан будын өвчнийг үүсгэх байнгын эмнэлгийн эдгэрэлт төлөв нэн одоо сайжруулна. Тэгвэл одоо бие сэтгэл бүхэл жохчин өмчлөгөө чухам юуг ярьж байна вэ? Таны одоо өөрийн хийж байгаа энэ хүн мэрэгжлийн тухай хүмүүстэй ойлгоно. Гэртээ энэ ухаадуул 1836 онд нэг дэгэм ухаадуул гарч дээр жуунэ 1976 онд бол анх удаагаар ийм нэг ухаадуул гарсан. Гэтэл энэ ухаадуул зөвхөн эрдэм шинжилгээний хүрээг өвчнөд байхаас нийгэмдээ хүмүүс танигдсан байсан. Анагаах ухаан болоод сэтгчийн ухаан хоёулын уялдуулсан нэг жилийн шинэ шинжил ухааны бол бие сэтгэлийн бүхэл жогчийн анагаах гэж хэлж болно. Иймэрхүү ухаадуул тавиад. Тэгвэл энэ бол таны судал хүрээг хөвчин бол дарыг алива эрүүл мэндэд холбогдох сэтгчийн үеийн сэтгчийн нөлөөг бол бүр энэ судалгааны хүрээг хөвчинтэй багтаадаг. Жишээл авч өгөх хөл дээр сэтгчийн нөлөөгөөс болж махан будын өвчнийг үүсгэх тийм ээ. Жишээл болоод зарим хүн гүрүү жавд тарах юм уу? Одоо айс очих юм уу? Энэс айс очир хасаа зүрхэн өвчнөд болно. Гоны журтархаас болоод махан бол доройд байгаа уламаас улам олон хөндө өвчтэй болно шүү дээ тийм ээ. Тэгвэл бас нэг бол дарыг махан будын өвчнөөс болоо сэтгчийн нөлөөг сэтгчийн эмзэг болох. Жишээлбэл одоо бол дарыг 10-25 дор орсон өвчин умаан өвчин шүү дээ. Умаан өвчин бол махан будын өвчин. Гэтэл махан будын энэ өвчнөөс болоо цаашаа болох айх юм уу, гутарх юм уу, жавах юм уу? Нэг цаашаа навж хэлвэл хэдийгээр чиний өвчин бол бие сэтгэлтэй холбогдол үгүй боловч би эмчилгээний дундаа чиний жоргийг өвчлөх юм уу? Чиний сэтгэлийн энерги ашиглаад чиний махан будын энэ нэг ажиллагааг бол сайжруулж болно, дэвжрүүлж болно. Үүнээр дамжаа чиний байнгын эмнэлгийн эдгэрэлт төлөв нэн одоо сайжруулна. Таны ярианаас үчлэн бол бие сэтгэл бүхэл жохчин өмчлөгөө чарна уламжилт анаах ухаанаас ойрхон тийм үү? Тийм. Миний одоо энэ нэг судалгааны өмнөдөр хамаг сул осон дүгнэлт дээр Монгол анаахан бол дарыг тэр чигээр бие сэтгэл бүхэл жохчин анагаах ухаан. Ийм учраас бид өнөөдөр ямар учраас бие сэтгэл бүхэл жохчин салаа гэж авдаг бол энэ бол одоо цаг үед тохируулахын төлөө тийм ба. Учир нь одоохондоо авч өгөх хүмүүст авч өгөх бол өвчнөсөр анагаах ухаансаар бүр махан будын учир сэтгчлүүд эми их холбогдол үүсэхгүй. Гэтэл бид өнөөдөр энэ ухаадуунууд авч өгч бол хүний эрүүл мэнд өвчин бол сэтгчтэй туйлын их холбогдолтой.
Ийм учраас бид өнөөдөр хүмүүсийн өнгөрсөн тэр хэлбэг үжилтийг жалруулахын төлөө бол тусгайл нь бие сэтгэл бүхэл зохицын эмчилгээнээс салаа гэж ингэж нэрлэж авсан байна. Монгол эмнэлгийн хүрээж хараад авч ирэх юм бол энэ нэр бол шинхэн дурдах тийм үү? Мөн чанараас нь авч ирэх бол манай Монгол эмнэлэг бол тэр чигээр бие сэтгэл бүхэл зохицын эмчилгээнэ. Учир нь манай Монгол анаахын хажээд нь миний хэлдэг бүхэл зохицтой. Монгол анаахын бүхэл зохицтой миний өөрийн таньж болох хураанг болох бол ийм 5 одоо дэсэр бол одоо бүрэлдэж ингэж ойлгож байна. Нэгд бол хүний махан бүдийн бол бүхэл зохич. Жишээлбэл бол махан бүдийн дотор гадар, дээр дор, жимба 5 чулуу 6 сав бие бол одоо мөчөх хөлтэй бол бүгдээр нь бол холбогдолтой. Харин харч аагүй биш. Жимба. Энэ бол махан бүдийн талаар бол бүхэл зохич. Хоёрд бол бие бол сэтгэл хооргонд бол нэгэн бүхэл зохич. Хүний махан бод бол өөрийн хан сэтгэлтэй бол нэгэн бүхэл зохич. Гурвд бол күм болуулаад нийгмийн орчин тойронтой нэг бүхэл зохич. Нийгмийн орчин тойрны нөлөөгөөс бол чиний махан бодын нөлөөлж болно. Чиний эрүүл мэндийн нөлөөлж болж. Дөрөвдүгээр бол хүн болоо байгальтай бол нэгэн бүхэл зохич. Жишээлбэл одоо орчин ах юм уу байгалийн ховролтонд хүний биеинд ус ариун өвчин үүсгэж болж байна. Тавд бол хүн болоо орчлон бол нэгэн бүхэл зохич. Орчлонгийн жай болоод цагийн нэг адил усаас бол хүний биеинд бол мөнч баса адил усан эрүүл мэндийн нөлөөгөө хүртэж байна. Тэгвэл энэ 5 давхаргааны эрүүл бүхэл зохицын энэ үжилтийн дотор манай хүн болоод одоо эрүүл мэндэд авч ихэл бол бие сэтгэлийн нэгдэмэл бүхэл зохицоо бол хамгаас илүү одоо өний өртөгтэй гэх юм хамгаас илүү гол уулгаан бол багтагдана. Эрүүл мэндэд тийм хамгийн чухалтай. Айлгэр та их баяр цэнгэл авчирч өгсөн. Энд гацхан чиний буйд ярьсан биш сэтгэлээтэнд ярьж байгаа юм биш. Эмтэйч хэлж байгаа юм биш. Манай өвчин бүр болоо химийн засал, физикийн засал хийх хэрэггүй гэж үгүй биш шүү. Юус нэг хөхнөө умаагаад хүчирдэл амьдралын дундаас наахшийн янда сэтгчийн талаас л амар их жаргал олсон нэг хүнийх нэг юм ба. Хүний сэтгэж бол дарыг хүний ихэд тариг хөгжсөн суурин дэгэ илэрсэн нэг жилийн үйл. Зайрх мужигчтай сайн наган бэлэг өмчл одоо яг бие сэтгэл бүхэл зохицын өмчлөг аны хаагны тухай, аны онцлогийн тухай дангасах ярьсан байна. Миний бодохоор ахад холбоод байгаа олон мужигчид бүр одоо бие сэтгэл бүхэл зохицын өмчлөгөө хийлгэж өнгөрсөн байна гэж ойлгож байна. Тэгвэл одоо хатан хүнээс асууя. Танд гаргаж байна. Би 99 онд тархинд ус төрөөд тэрнээсээ бол одоо хүндэрсээр бол одоо хамгийн сүүлд бол хүний арт ороод гэртээ гарч юу хийгээд гэртээ гарсан хүн. Ийгээд бол гэртээ гарсны хойтой бол одоо манай бүсгүй одоо нааг шингэн сэтгэл засны югээр засаж явах хүн байна. Тэнд очиж бол би бол тэр үедээ бол ашиггүй гэж яа одоо өөрөө тухайн үед би тэр нааг шин тэр ажиллагыг бол яг итгэхгүй байсан. Үнэнгээ гэлгээд бол би тэгээд нэг одоо нэг дэнш үзээд нэг танхан угаа тэгээд засч юм. Би одоо улсын эмнэлгийн хорионд бүр дүүжин дараа хийлээ олон өдрийн уулаа. Ийгээд нэгэнтээ аргагүй болсон юм чинь одоо тэнд очиад намайг дийлэх юм биш ийгээд би бол явахгүйгээд. Ийгээд явахгүй байсараад бол би өөрөө сүүл муудсан. Ийгээд бол наавагш тасарч үзүүлээд 21 хоноод ухаар орсон гэж хэлж байна. Би одоо яг өөрөө өдөр хэдий хоног болж байгаа тэрөө мэдгүй. Зал явсанаар уулзлаа баярлалаа надад. Би 24 настай даамургалаад миний эмэгтэйгийн өвчнөөс хүүхэд олд дийлэхгүй хөтөн жил хошуу аймгаар олон удаа очиж үжүүлсэн ч асиг гарсангүй. Эргээд наван өмчөнд 9 оны 12 сарын ирээд нэг 21 хоног суугаад эргээд нутагтаа харсан. Тэрнээс хойш миний эмэгтэйгийн өвчийг эрэлж 2001 онд 40 настай хүүхэдтэй. Тэгээ одоо миний хүүхэн онд байна. Айлгэр их баяр цэнгэл авчирч өгсөн. Миний сэтгэлийн дараас их сайн ярилжээ. 2004 онд улаалны умаанаа нагуун эмчи ирж ирсэн. Үжигч та бүхэн чэйжилж байхаа. Энэ настан бол шаажгийн юунд шаг шивдэлэгчийн 2 дугаар хугацаагаар нэвтрүүлэгдсэн Хаан сүмийн ая тусан гэх програмын гол баатар болно. Тухайн програмын төгсгөлд Дагдун гуайн уншсан нэгэн бадагшүлэгт түүний амьдралын хат учирлыг тусгасан байдаг. Өхөр агчийн гасны дунд үнэн удлын бодхондааны дотор өвгөрж итлэх боорны жамаар өвчин өмхгийн аюулын завсаар
хүн шиг амьдарч өр шиг алхаж явъя гэж бодож байна. Эмээ сүрдүүлэх умааны хүчин сүрхээ юм эдэ сүрмээр бие сэтгэлийг дээрсэн юм гэж. Энд гацхан чиний биеийг дээрсэн биш сэтгэлийг нь дээрж явах юм чи. Эмтэй ч үлдчих юм чи. Өрийн ганч омбол хүүдэн татагдсан 2 гүй сэтгэл нь Дагдангуйд өмнө өвчнөө хорт вирусыг заавал алах итгэл хүчнийг олгож яаж байгаа ч гэсэн өвчин эмгхээс салиилгэсэн хатуу бодлыг оруулжээ. Тэгээд 2004 оны 4 сард бол хараат өмлөгд орж мөс заслал хийлгэж. Дагдангуй мөс заслал хийлгэснийхэн дараа нагуун бэлэг эмчийн сэтгэж заслын хичээлийг сонссноос сэтгэлийн дараас нь арилж бие махбодон ч улам сайжирчээ. Наавахын сэтгэж заслын энд ороод бол энэ умааны хүчин аимшигтэй биш. Хүн идэгж байна. Би бас идэгж болно гэж. Өннөөс болж одоо чиний сэтгчийн дараас бол хөнгөлнө. Дагдангуй өвчин эмгхээс салж оюун сэтгэлийн хүнд дараас нь арилснаас одоо хэнээсэж баяртайгаар омбол хүүгийнхэн эрх маргаашийн сайн сайхны төлөө чарманж үтгэж эгээл боргожун амьдралаа өөдөн татаж явна. Одоо би 10 жил болж байна. Энэ 10 жилийн дотор миний байдал бол 3 жил төгширч 3 жил дөөшилсөн байна гэж хэлж байна. 3 жил төгширсэн нь бол урам сэтгэл төгширч. Цусан дарал төгширч. Өнгөл идэж уух төгширч. Энэ 3 жил төгширч. 3 жил төгширч. 3 жил дөөшилж. Миний өвчний эсрэг хүч шаардвар их нэмэгдэж. Одоо нэг нь бол миний хүнд нэмэгдэж. 3 дугаарт бол тарих толгой төрөөнөөс нь сэчин соргоо болсон шүү. Энэ тухайн зарим жилийн жишээгээд ордвол зарим хэрэглгээний мөрөгдлийн талаар судалгаа хийгээд улсын тусгай ашиг хүртлээ. Та өөрөө юу? Он жил багшлсан үнээр нь хэлж урлагжуулж өсгсөнгөө ба. Энэний би энэ хэлээд болох юм биш. Энэ миний энэ сонсох үжигчд байна. Миний боттой харьцуулах хүн байна. Иймээс бол би энэ дээр өөрийн биедээ хариуцнаа. Үнэн ботыг дүүл хариуцнаа. Уулаасаа судалж шинжлэх дуртай Дагдангуй сэтгэж заслын эмчилгээ хүртэж өвчин эмгэг нь эдгэрж тарих толгойнч улам сэргийх болжээ. Тэр өдөр тутмын амьдралаасаа сэдвлэн судалж машин тэрэгнээ хийд халахвчуур, жирэгчмэл хийд халахвчуур, машин тэрэгнээ хорт хийн чивэршүүлэгч шингэн биет төхөөрөмж болоод чардмал жамын час мөсийг арилгах машин жиргийг үүдэн бүтээснээр барахгүй нутаг усныхаа их баялаг болсон чарсан модны үрийн шинж чанар бүрэлдэхүүн уулагдж эдшүүлж боловсруулах тухай шинжилэн өртгөн хэмд шим тижээл нь өндөр шин төрлийн бордуурыг судлан гаргаж хэрэгцээнд нь оруулан айл аймгийнхаа хүмүүсийг баярлуулж явна. Дагдангуй эдгээр судалгааны бүтээлээр улсын тусгай ашигын эрхийн үнэмлэлийг 4 удаа тосч хүнд өвчнөд нэрвэгдснээс нааш их 10 жилийн хугацаанд оролдлого судалгатай гэлэрч явна. Одоо бүр ийм сайхан үр дүн явсан байна гэж. Дагдамж саяас хэлсэн жасал хийсэн дараа одоо байнгын одоо энэ явар хэмдэлгийн энэ химийн жасал юм уу одоо физикийн энэ гэрлийн халаалтын жасал бол хийсэнгүй. Энэ мөн ч одоогийн эмнэлгээ давтвал автай жасал хийсэн дараа тэрийг бол жалгаж гэх юм тийм ба. Гэтэл тэрийг хэлэхсэнгүй шүү дээ. Дохон чигт бол би багшид хэлж би барыг та хийх юм барыг дээрээ гэж хэлсэн. Өвчний хорыг бол их хорын өвчний нэг хэсэг хорны энэ юуг өндсөн бол аваах хийчихэ. Одоо бид химийн жасал хийх болоод физикийн жасал хийх гол зорилго бол чиний бүх биеинд дарахж байгаа жусанд гүйж байгаа тэр аар сар өвчний хорыг бол арилгах хаяг гэж байна. Тэгвэл энэ бол манай эмчилгээр дамжуул бол бид бол тэрийг шийдвэрлэж чадна. Ийм учраас би бодвол тэрийг хийхүн танд авч нэг сайн. Энэ шинэ эмнэлэг гэдэг нэг талаараа өвчин жасана гэтэл нөгөө талаараа бас хүний биеийг бас хордуулах юм чанартай байна. Эм болгон бүр 2 талын чанартай байдаг юм ба. Хэллээнгүй би өнөөдөр энд хэлж их бол тэр алива урман өвчин бүр бол химийн жасал, физикийн жасал хийх хэрэггүй гэж үгүй биш шүү. Энэ бол ямар күнтэй ямар чагд бол тохирохгүйсэн бид бол амын толгоор үжих хэрэгтэй. Тэгвэл одоо нэгэнтэй 10 жилийн үйлдэлгээр гэрчилж юм ба. Тэгвэл өнөөдөр бол нэг ч хамаагүй. Тэр мөрдөн бол эл талын байдал тийм. Жихрэн клиник дагдсан машин өнөөдөр энэ 10 жилийн энэ сайхан өөрийн бүтэмж гагчхан Монгол эмнэлэг бие сэтгэж эмчилгээ гэж хэлж бас болохгүй. Манай шинэ мэрэгжилээр одоо жасал хийсэн гави авс байх нь бол автай шүү дээ тийм ээ. Дэлхийн анаах ухааны
хүчээр асуудал шүү дээ уман өвчин гэж. Тийм. Одоо энэ их өвчнөд хүртэл сэтгэж асал одоо өнгөж их үйлдэл өгж байна. Тийм. Уман өвчнөд одоо ингэж сэтгэж асал үйлдэл өгжүүлж байгаа. Буй сэтгэл бүхэл жогчин өмөлөг тохирж байгаа. Шалтгаан юу байна? Тийм. Сэтгчийн засал зөвхөн ямар нэгэн зүйлийн өвчнөд тусгай тохирдог гэж бид ингэж ойлгож байгаа. Сэтгэж асуул нэг зүйлийн ерөнхийсэн засал. Ийм учраас тэр ямар ч өвчнөд бол тохирж болно. Гэтэл бид ямар ч өвчнийг баталж асууж гэсэн учраас ерөөс нүггүй тийм ба. Үнэн дээр уман өвчтэй хүн энэ өөхөх норм нь өндөр байх бол нэгд бол бид энэ ухагуулгын буруугаас асуулж байна. Хэлгүй нэг энэ ухагуулгын буруу бол манай хамаг эртнээ энэ ангаах хандаар уман өвчний таних талаар бас буруу байсан те бол холбогдолтой. Тэр тэгж таны манжээсээ сүүл ийм нийгэмдэр ийм ухагуулга гарсан тийм ба. Ямар ухагуулга уман өвчний орлогосоор удал үгүй өгөх гэсэн. Үнэн дээр энэ бол нэгэнтэй бид хүн төрөлхөнд нэг зүйлийн эсэргүү сүгэргүй талын бол сэтгэгчийн нөлөөг бол олсон байна. Ийм учраас одоохон уман өвчт нь өөхөх норм ямар учраас ийм өндөр байнгут үнэн дээр бол 3.1 болуула айгаад өгсөн таатай. Айсан дэсэн жориг мохорсон. Бас 3.1 болоод өнгөрөө их хортой эмийг хэрэгснээс болоод маханбуудын энерги бол эвдэлээд өөрийн өвчний эсрүүжих өвчний өлөг халдаа чанараа алдаад болуулаа. Удаандаа бол бие махбод оройдод өгсөн байна. Тэр нөгөө 3.1-ээс жинхэнэ өвчнээ мөн чанараас нь болоод авралт өгөх гэсэн. Тэр хэлгээ нүггүй миний эмчилгээ өртөж яхаа энэ олон уман өвчнээ дотор бас зарим нь жишээгүүдийг бол би бас аварч тасан. Тэр бол өвчнээ мөн чанар нэгмэс нь одоо хөндөрөөд ирсэн. Ийм учраас намайд чи аргагүй. Ийм учраас бид энэ учрыг авал зөвөр ойлгох хэрэгтэй. Харийн нагунд ямар гэж идчихтэй тавьж болохгүй. Би зөвхөн энэ нэг жилийн эмчлэг нэг арга мэрэг жилийн хэрэгжүүлсэн хэдэнд бол ийм нэг жилийн жориг өвчлж өгсөн. Тус хингэлтэд нагуун бэлэг эмчийн бие сэтгэж бүхэл жогчийн эмчилгээгээр дамжин өвчин илэрсэн 200 гаруй өвжигч хол ороос ирж оролцсон байна. Нэн илэнгуяа өвхөр илд өмнө мөтийн яршиг төвөгтэй жасвар авахад бэрх өвчин нэрвэгдээд эдгэрж ирүүл болсон 30 гаруй хүн ирж жингэлтийн ах уй талбайд өвчин эдгэрсэн тухайгаан нулбас унгаан ярьж байлаа. Өөрөө бол акс цэргээс болоод цусны өвчин болсон агуу эмчинд суугаад бие сэтгэгчийн эмчилгээ хийснээс хойш хагас сар дотор миний бүхэлээс бүр цусны эсвэр эрүүл хэмжээнд хүрсэн. Би бас нэг хөхнөө умаа болоод хүчирдэл амьдралын дундаас наахшийн эндээс сэтгэгчийн талаас бол ямар их жиргдэл болсон нэг хүнийх нэг юм ба. Тэр үед бол миний хөхнөө умаасны дараа бол хамгийн түрүү боожимэд өмнүүлээд бол амьдралын талаар ямар хүчиртэй. Чөөргээд одоо бас уушгууд харваад нэг болцорхой гарсан, лимбаан дээр нэг болцорхой гарсан. Энэ үед бол миний сэтгэл санаа бол нэгэнтэй юм амьдрах санаагүй байсан шүү дээ. Дараагаар нэргээд наган багшны юуны өмчөнд ирээд бол одоо бол миний бол хамгийн нач нэг жирх тэр үед бол нэг адал вист хийгдэг юм уу амьдрий гэсэн бодол байсангүй. Өргөд өн дэшнээ цаашаа бол би бол одоо өмнүүлээд миний бүх юм штэ болцорхойны тэр лимбадууд бүр байхгүй болжээ. Ингээд одоо бол миний гол нь бол одоо сэтгэлээр бол ямарсан. Хамгийн наачт бол ээлгэртэй адлыг хүн юу хийвэл бивс тэрийгэ хийчихэн адал висэн ботхоо хамаг наачт одоо би нэг бэнгийн өмнө хөдөлмөрлчгээд би олсон хүн би одоо гөвтнөө би хөдөлж болохгүй би хөхгөө хүлээнэ гэсэн тийм бодол санаанад нэгт байхгүй болсон. Заримдаа бас одоо манай тэмдэглэл усад нэмэг хэл. Өнд нэг мөсөн гүн орсон шиг адал хийж байна гэдэг. Тус хингэлтийн дараа Өвөр Монголын олон улсын Монгол эмнэлгийн хорооноос өмнө өвчнээ сүүлчийн хугацаанд байсан өвчтөн бие сэтгэл бүхэл жогчийн эмчилгээгээр дамжиж өвчин эмхээсээ салсан 20 гаруй хүнд өмнөнийг эсэргүүцсэн одон хэмээх өхүүлэл олгож тэднэрийн өвчин жовлонтой эсэргүүцэх жориг нь хөвчилжээ. Мөн ч эдгээр хүмүүст олон улсын Монгол эмнэлгийн хорооноос төлбөргүй биеийн байшаалт хийж өгснээ дараа эдгээр хүмүүсийн өвчин бүр эрүүл болсныг мэдлээ. Ярих мужигчтай ер нь өмч хүн жаргалын өөж гэдэг. Чигвэл өмч хүнээ гэрийн хүн бас жаргалын өөж байх ч юм уу гэж би өнөөдөр ойлгож байна. Ягаад гэвэл тэн сууж байгаа тэдгээр 10-аад хүнээ хажууд нэг улаан монгол овчтой хүн бол дандаа намхан дугийнхан сууж байна. Миний ботхоор эдгээр олон хүмүүс бүр тантай л харьцаатай ирсэн байхаа гэж ойлгож байна. Олон хідэн намаатай харьцын юу байдаг. Юу яадгүй энэ олондон өвчнөө нүжээд барчгүй хүн бүр мартаж гээд. Чиглэг нь олон энэ талаар бол би энэ олон өвчнөд намаатай харилцсан юу юм бэ?
одоо өмлөгийн хороонд бол нагун өмч өвчин жасаж амьдрал донд бол та өвчин жасаж явж байгаа юм. Өвчин болж асууж. Төмөр жижиг бол хөхнөө бужирхийн умаанд нэрвэгдээд бие сэтгэл бүхэл жогчийн эмчилгээгээр ирүүлсэн хүн болно. 7 сарын 16-нд өвчин нэрвэлсэн төмөр жижиг жугаачлын газар эрхлэх нээлтийн ёслол хийхэд нь нагуун бэлэг жижиг олон улсын Монгол эмнэлгийн хорооны удирдлагынаар сааджээ. Төмөр жижиг өвчний nëдрүүлсэн ажид эмч болоод өвчнээ тарчлагалтай явхад нь тус дэм болсон нутаг усныхын дан хошуу нам засгийн удирдлага нартаа гүүн талархаж айлгэр ангаа хүүхдэд баяр жаргал олгох зорилгоор жугаачлын газрын нээлтийн ёслолд бүх барилдах болоод морин уралдааныг зохион байгуулж хурсан олноо баясгажээ. Надад хоёр бүхий эмчтэй олгосон. Нагуун бэлэг багштай болон өнөөдөр дагуулга багштай гүс гэрийн тархаан дэвшүүлээ. Айлгэрийнхэн алтан баг нь болсон төмөр жижигний нөхөр сод сэжин амьдралдаа ерөн жарг мохраагүй. Хайрт гэргийнхэн өвчнийг эдгэхийн төлөө байсан хөрөнгөө хүнтэрч өвчнээ тарчилгаалын тулж ирсэн юм. Төмөр жижиг одоо өвчин эмхээс салж сэтгэл тэнүү нуруу гэдгээр жугаачлын үерс эрхлэх шинэ амьдралын жаман үлгэж харин нөхөр хонгор өрийнхөө түшиг болж өвдсөн чагтанд дэмжиж тусалсан ажид хүмүүсийнхэн аж гавьяаг ариун хөдөлмөрөөр хариулахаар нэг зоргоор чармаж явна. Өвдөн жовлон гэдэг бол хамгийн хүчтэй үед л би бол одоо жоос жугаа Монгол болгон байсан да. Эргээд нэг өөрөө хэн нөхтөө ингээд нэгмээс ингэж ангишноо гэж арим талаар бол бодж өнгөрсөн одоо. Тэгээд энэ бол санаанаас гадуур ингэж өвдөж ингэж часарна гэж бодсон гоо. Өнөөдөр би чуулж жугаатлын NVC эрхлэхийн гол шалтгаан бол би бол өвчин өмгд баригдаад ингэж жавлан жүдүүтэй явж ирснээс нагуун бэлэг өмчийн нэг сайхан өмчилгээгээр ингэж ийм сайхан эдгэрсэнд амьдралынхаа виси одоо жогцолж ар гэрдэн түших ангаа хүүхдэд өөд сууж өнөөдөр ийм сайхан жал жаргалтай амьдралаа жогтолж байна. Тал шиг уудам сэтгэлтэй эгээлжирийн бүсгүй төмөр жижиг өвчин эмхээс салж өрх гэрэн додомдон үр хүүхдэд түшиг болж өөрийн гэсэн үйлстэй итгэл дүүрэн жүтгэн. Ер нь өмчлөгөөний ховд авчирбал Монгол эмнэлгийн сэтгэжийн яслал болоод одоохчлсан одоох нь эмнэлгийн сэтгэжийн яслал хоёр ямар астай байна. Монгол эмнэлгийн нэн ямар илүү дабуул гончлог байна. Чухал энэ одоо үеийн сэтгэж асуул гэлгэнэгүй яврахын олосаад их хэлчихсэн шүү дээ юм ба. Чухал тэр мөнч тэдний ертөнцийн таних тэрний арга бол дари нэг учрыг бол улам нарийлагаар очиж хомгийн ертөнцөөр очиж таныхыг бол хөөцөлддөг. Явар хэмнэлэгтэй адил юм ба. Чиний өвчин чухам хаанан бай. Тэр мөрдөн ямар чанартай юм ба. Хамгийн өндөс нь юу вэ гэж. Яг сайхан тэр нарийн шалтгааны болохоор оролдог. Али эртнээс хэдэн мянган жилийн өмнөөс манай Монгол анаахан бай болох үед нэгэнтэй болуулаа ийм мэдээлэлтэй байж байсан. Тэгвэл миний тэр мөрдөө миний таныхаар бол Монгол анаахны сэтгэгчийн хамаатай мэдээлэл бол одоо үеийн шинэ сэтгэгчийн ухааны мэдээлэлээс нэг давшингүй. Энэ хоёр ямар харьцаа байна? Шинэ сэтгэгчийн ухаантай бол хүний сэтгэгч юу гэдэг? Хүний сэтгэгч бол дари хүний ихэд тариг хөгжсөн суурин тэгээ илэрсэн нэг жилийн үйл нэг жилийн ажиллага нэг жилийн чадаа барь. Тэгээ энэ юу гэсэн үг вэ? Чиний ихэд тариг хөгжин мэнжээсээ сэтгэгч үүсчээ гэсэн үг тийм ба? Манай Монгол анаахан бол дари нэг хүн ээжийн хэвэлд көврөл тогтох чагд нэгэнтэй сэтгэгчтэй болчихжээ. Тэгээ энэ манай Монгол анахад иймэрхүү үг байдаг дари. Эчгийн тусал эхийн чусуу сэтгэл гуруу цуглараад таван махан будтай нэгдээд хүн болж тогтомъё гэж. Тэгвэл юу гэсэн үг вэ? Энэ харин шинэ эмнэлэг шиг энэ сэтгэх бол хүний ихэд хариг хөгжсөн суурин дээр үүссэн бишээ. Бид көврөл тогтоход нэгэнтэй бол сэтгэгчтэй байв болсон. Нийгмийн амьдрал хөгжөөд
хүний амьдрал дэвшилхий дагалдаад нөгөө улсууд одоо Азийн континент гэж байна. Эдгээр улсууд энэ бие сэтгэгчээ чилгээний хөрөө авчинд багтдtiin. Одоогийн ногоо жимсэнд химийн бордоор жардах манус гашиж хориглол дийлэхгүй. Тэгвэл энэний манус яаж сэргийлвэл таарна уу? Эсэргүү тарын үйлдэлийг ичиж эсэргүүжиж хаях. Чаданаа бадаруул. За эрхэм бүжигчтэй өнөөдөр манай дэлгэцийн хоморд Өвөр Монголын олон улсын Монгол эмнэлгийн хорооны бие сэтгэл бүхэл жохчин өмчлөгийн салааны эрхлэгч Наган бэлэг өмчлөөд морлон саатааж бие сэтгэл бүхэл жохчин өмчлөгийн тухай яриа хийж байна. Ингээд одоо ахуй талбайд олон бүжигчд байна. Та бүхэн өөрийн эрүүл мэндийн хоногссон тухай асуулт асуух юм байна уу? Нийгмийн амьдрал хөгжөөд хүний амьдрал дэвшилхий дагалдаад нөгөө улсууд одоо Азийн континент гэж байна. Эдгээр улсууд яривж байна. Миний асуух гэсэн юм бол нэг биш. Эдгээр улсууд энэ бие сэтгэгчээ энэ салааны энэ өмчлөгээний хөрөө авчинд багтдtiin. Тэгвэл наа багшаас эдгээр улсууд ямар эрүүл мэндийн зөвлөгөө байна вэ сонсъё гэдэг. Энэ үжигд бол одоо манай хүн төрөлхтөний өвчнээ одоо бүтчөөс авч ихэл бол барай иймэрхүү ойлгож болно. Жууны одоо бүх хүн төрөлхтөний домдоо бол одоо жууны 15 бол хүнд өвчнөтэй хүн. Жууны 15 бол бүрэн мөсөн эрүүл хүн. Тэгвэл энэ хоёр жууны 15-ын гөлөөс жууны үлдэж явах жууны 70 бол дарыг дэд эрүүл мэндийн энэ төлөв байдалд орж байгаа хэлнэ. Тэгвэл юу гэдэд эрүүл мэнд гэж бол дарыг чамайг өвчнөтэй хүн хэлээр нь одоогийн энэ одоо нэг явар хэмнэлгийн гэрч шинжлэх талаас авч ихэл ямар ч өвчнөг гэрч болж авахгүй. Тэгвэл чамай өвчнөтэй хүн биш хэлээр нь чи өдөрдөө эндээ яв хөлө тэндэн одоо явартай тийм ба. Тийм үү энэ нэг үл хүмүүсийг бол одоо яаж янган дэд эрүүл мэнд гэж хэлдэг. Тэгвэл одоо үеийн ханаа хаанд авч ихэл бол дарыг элемгээр явар хамнаад онжавчул тэр бол гэрч байманжисэ эмчилгээ хийн. Энэ өвчнөө мөн чинэртэн тохируулаад эмэм болоо явуул. Гэтэл одоохонд энэ хүн авч хол яаж янган олон хэдэн бол иймэрхүү гэрч үг учраас эмчилгээ хийх нь аргагүй. Дахиад авч хол одоо олон жилийн шалтгаанаас болоод энэ удаан чинэртэй өвчин юм уу эсвэл одоо олон өвчин нэг биеийн дээр чуларсан эдгээр өвчний бол явар хэмнэлгээр засахад бол их хүчтэй байдаг. Энэ өвчний засавал нөгөө өвчний өдөг нь нөгөө өвчний засавал энэ өвчний чиж нөлөөлөл. Ийм учраас иймэрхүү өвчтнээ энэ өвчтөн бол яг манай нэг эмчилэг бол тохирно гэж бодож байна. Осууд одоо ногоо жимсэж байна. Химийн бордоор арвин жарснаа гэж байна. Энэ нь үндсэл байна уугүй юу? Дахиад энэ одоогийн ногоо жимсэнд химийн бордоор жардах манус гашиж хориглол дийлэхгүй. Тэгвэл энэний манус яаж сэргийлвэл таарна уу? Энэ номданаас хордогдож байгаа өвчмөд арийн байна. Тэгвэл одоо яг нэг чол байгуулга гэдэг номданы олон хорон одоохондоо бол их хүчтэй байна. Энэ нийгмийн орчин цаадаж амьд тарж байгаа учраас бид тэр бүгдөөс жайлахын аргагүй. Учир нь бүгд нийгэм дээр ийм болчихсон тийм байна. Тэгвэл бид одоо яана өөрийн биеийнхэн дотоод чинараа сайжруулав. Бид тэр эсэргүү тарын үйлдэлийг ичиж эсэргүүжиж хаях. Чаданаа бадаруул. Дари ямар нэг энэ бодисын хороо гэж бүр харчингүй. Тэр махан бод сайн тайд хүн бол энэ хорыг бол үйлдэл бадаруулж яддаг. Махан бод муу хүн бол сайн энэ өвчнөд хордогдсон. Ийм учраас одоохонд авч явах бид бол өөрийн биеийнхэн дотоод чинараа сайжруулж эдгээр одоо одоохонд бид хувь хүний хүчээр одоо ичиж эсэргүүж чадах, үгүйсгэж чадахгүй үжигдэлийг бол бид иймэрхүү аргаар дааж авах юм бол нэг бедан давж хөлөө бодтой гэж ойлгож байна. Эрхэм бүжигчтэй Монгол эм өмлөг дэлгэцийн өнөхөд дугаард Өвөр Монголын олон улсын Монгол эмнэлгийн хорооны бие сэтгэл бүхэл жохчин өмчлөгийн салааны эрхлэгч Наган өмч бие сэтгэл бүхэл жохчин эмнэлгийн тухай сайхан тайлбарч хэлээ. Ингээд таны энд морлон саатаж удаа дараалан ярилж байгаа гэж байгаад баярлж байгаа сэтгэл илтгэе. Ер нь эрдмийг өсвөл номоос ойрхон бай, эрүүлэх өсвөл өмчөөс ойрхон бай гэдэг юм. Энд ном байна, өмч байна. Та бүхэн онил хүнтэй ойрхон байж байгаарай. Эрүүл мэнд та бүхнийг явах болтугай.